Яг одоо шүү, яг одоо. Яг одоо цаалж шүү. За сайн байна уу? Сайн байна уу? Guess who's back? Hey. Oh, baby. Айгу. Зэнгэл. Сэмбэцхано. YouTube channel тавтамөрлөрөө. Зэн тасаал хийдэг юм биш ээ. Анх удаа урдан дуу ундаг байсан. Тэгтээ баг ундаг байсан. Ердөө ундаггүй нэг бодвол уннаа. За ундаггүй нэг бодвол унахгүй. Америкат цагаар гойлж байна. Зүүргээр цагаар гойлж эхэлж байна. За тэгээд залхуу өргөлж хөрнө. Залхуу өргөлж хөрж яхад залхуутайгаа хэрэлдээд нөгөө өгцгөө ширээд гадаа гарч явах хэрэгтэй байна. За. Тэгээд давхараас ганц өрөм яриад энэ гой дугууны паркуудаар явж үзтээ мөгөөд. За тэгэхээр юм манай нэлж дээ. Өнөөс гоё усаар өглөөрэ. Хараа. Shit, ингэж дугуунахгүй. Юм үзсээр гарах юм байна л да. За. Амар хөрхөн цөөрөн мөрөмтөн байна. За, залуу дугуунахгүй. Юм үзэж яваад шүү. Дугууны. Тэгэд яхаа ерөнхийдөө зөөлөө эхлээд багаагаар байж байгаа ерөнхийдөө ундаг болъё гэж бодож байгаа. Яг хөө эрүүл мэндийн шалтгаанаас болоод дугуй унж чадахгүй, дасгал хийж чадахгүй байсан. Тэгээ одоо боломж гаргахаар нь юунда асуудал гарах уу? Маяглаад яах вэ? За одоо Labor Day гээд сургууль эхлэхээр ийм амралт эхэлдэг. Сургуулийн хүүхдүүдээ тэгээд надуур жоох ил хөл байх шиг байна. 5 дахь өдөр 5 дахь өглөөч явахдаа өдөр болцсон байна л да. Анх удаа ингэж бичлэг хийж дугуйнах үзэж байгаа болохоор цаг ихэллээ. Яг ингээд гоё тохироонд бүрдэхээр дасгал хийндэ гэж баг байхгүй хаа. Тохироог бүрдүүлэх хэрэгтэй юм шиг л. Тэгээ би өөрөө бас бүрдүүлэх гээд мангацдаг төрлийн хүн л дээ. Нэг гутлаа он ч гэдэм үү. Гэхдээ юу ч гэдэм. Заавал нэг шалтгаан хэлдэг. Гэхдээ энэ удаа чадхаараа тийхгүй хичээлээ. Энэ бол хуучин дуу. YouTube-ийн, Facebook-ийн marketplace-ээс авсан. Тэгээ өөрөө сайн үзэж байгаад сайн өөрөө судалж байгаад авах юм болооч гайгүй юм олддог. Гол жоохон багцаатай авах хэрэгтэй. Хит хуучин дуу жоохон хэцүү байдаг. Тэгээд хамаа дуунаас гадна аюулгүй байдалтай малгай. Excuse me. Sorry. За хонх авъя да. Хонхтой бол зүгээр эт. Тэгээд нэг зам дээр явахдаа бас гээ зүүн баруун ирэх гараа. Баруун ирвэл баруун гараа ингэ шүү дээ. Эсвэл зүүн ирэх юм бол баруун гараа дээш өргөж болно. Эсвэл чаддаг бол зүүн гараач бас ингэж болно. Хоёр гараа зүүн баруун дээш зүгээр бах те. Зарим хүн бас дээш өрөхөөр ойлгохгүй юм аа тэ. She want I give it to you. Бас көгжим санснаа. Дасгал хийнэ. Гоё наа. Чин дугуй бас хаарж магадгүй гэдэг аюулгүй дугуй нөхөх юм авч явах хэрэгтэй. Тэ мэдээж ус. Би ChatGPT-гээс асууж үзсэн л дээ. Ойролцоо дугуйны зам байна уу? Надад төлөвлөгөө гаргаад өгөөч гэсэн чинь
Гаргаж ийн. Бүр хаягаа хийж агаад за бүр нарийн төлөвөө гаргачих гэсэн чинь 45 минутын тутамд ямар нэг снэк гээд ус уугаараа ингэж тэгэж бүх юм хэлж шít. Тэ? Тэгэхээр тэр нэг ChatGPT заримдаа амьдралд зүгээр ашиглал байгаа хөөхгүй. Ер нь бол дугуйн замаар явах зүгээр. Гэтэ ийм зориултын ийм road bike ийм замтаа бол энэгээр нь явсан ч болно. Замгүй бол shared road гэдэг ер нь хууль байдаг. Тэр нь юу гэж байгаа юм гэхээр замаа автомашин зам дугуйн жаа хүн скутертэй ч байна замаа хувааж хэрэглэн шүү гэдэг. Тэгэхээр машин давуу эрэхтэй бишээ. Тухайн нөхцөл яг урд дугуйтай явах ядаргаатай байдаг. Гэхдээ дөрмөн тэр ялангуяа хот дотор бол явган хүний замаар явахыг бүр хоригддаг. Энэ яг нэг хот дотор гэхээсээ илүү бас suburb гэж хэлдэг. Одоо энэ жоохон одоо хувийн эзэмшлийн орол гэх юм уу? Дугуй унахаар яг морь унж байгаа юм шиг амар гоё. Аз жаргалын гормонууд ялгарч байгаа гэж хэлдэг те. Энэ шиг гоё юм байхгүй. Тэгээд гоё эсвэл зарим хүн уулын дугуй ундаг байж болно. Technology, I'm tired of using technology. JT ахыгаа сонсч. Гэтэ лист л явж юм л да юу ч явж магадгүй. Anyway, мэргэжлийн хүн биш шүү. Зөвлөгөө мөдгөө өгөхгүй байх шүү. Hello. За тэгээд амжууд амжих байсан тэгээд яах. Wait. Тэгээд зарим зам дээр бол дөрөөгөө мултлаа дугуйгаа түрж гар гэж хэлдэг. Google Maps амар хэрэгтэй байдаг ерөнхийдөө дугуйн дээр. Waze-ийг хэрэглэдэг. Гэхдээ тэр бол Waze машин дээр байдаг. Дугуйн дээр мэдэхгүй. Дугуйн дээр Google Maps яг хангалттай гоё байдаг. Ялангуяа орой бол боломжтой хэрэгтэй. За хоох авах юм байна. Хоох аваад энэ чинь хонхоо дуургаад явсан дээр юм байна. Oh, sorry, thank you. Заярн хоох авсан дээр юм байна. Хоох дуургаад явсан баг зүгээр юм шиг байна. Чи ингээд яриад яваад дугуйнах юм бол баг гоё юм шүү. Баг бөөнөрөө дугуйнах юм шүү. Зарим хүмүүс бол fix-ий гээд нэг л араатаа дугуй унаа авчдаг. Тэр нь бол хэцүү. Гэхдээ мэдээж хүндээ бол сайн. Хэцүү болохоор да хөлний болчинд мэдээж сайн. За ингээд нөгөө жолоочийн өдрөө харахад л өстой жолооч нь чамайг харах өстой гэдэг юм байлээ. Машин ч дугуйч тэр бол хамгийн найдвартай арга. Найдаж болохгүй. Заримдаа хүмүүс уцаа ордцсон явж идэг, тэгээ буруу харцсан явж идэг. Хамгийн найдвартай арга нь нөгөө жолоочийн өдрөө харах эсвэл царайд нь харах те. Тэгж анхаарж байгааг мэдчихэж штэ. Тэгвэл найдаад ах юм бол нэг өдөр мөргөлнө штэ. Ялангуяа одоо Монголд дүүнер маань тэр шурон гэчиг унахтай боломжтой унах хэрэгтэй юм да. Тэг зөвлөгөө мөвлөгөө явж идэг те. Эхний өдрөө зөвлөгөө өгч шүү. Яа нэ. Гэтэ аюулгүй байдал штэ. Яг бэн бичлэгнийхаа дондор ганц хоёр англи үг хэрэглэнэ. Яагаад хэрэглэж байгаа гэхээр мундаг англи хэлтэй хүмүүс зориулаагүй. Би өөрөө муу англи хэлтэй. Гэтэ чадхаараа ганц хоёр үг мэддэг үгээ тайлбарлаад явбал хамтдаа цөмөөр ганц хоёр үг сураад яваад би болж игэл тайлбарлсан үгээ дахиж тайлбарлахгүй хаа гайг баха. Тэгээд ч угаасаа хүн заримдаа нэг хоёр хэлүүлж сурдаг те. Америкийн elementary school-д дандаа намхан байдаг. Нэг давхар мэдгүй одоо аюулгүй байдалтай юм уу амархан гэдэг юм уу дандаа нэг давхар баг шиг байдаг. Тэгээд яг хот газар болохоор 2 морь давхар болчтой юм шиг. Гэхдээ мэдээж Нью-Йорк ч юм уу тийм газар өөр бахал та. Ер нь л жирийн газар бол нэг давхар шахал иймэрхүү л. Тэгээд жоохон томорхоор 2 ихэвчлэн нэг давхар шүү. За баруун гарын дүрм бол нүүлчилдэг. Гэхдээ заримдаа зогцоож явна. Болж игэл баруун гарын баруун зүгээрээ. Aston Martin music. За би ямар мужид яваад байна. Доор ямар ч үзэгч байсан гэдэгхгүй доор комментоор. Гэтэ энэ хүүцгүйсэн чамаагүй үзэхгүй байлаа гэхэд дорсомж болоод үлдчихэж. За гүрийг бол гоё хийнэ. Гүр бол хийгднэ. Энэ нэг майхан шиг юм байрцсан те. Одоо манайхаар бол зам англи юм шиг байгаа юм да. Тэгэл V dot гэж болоод жишээлбэл мужаар байлаа шүү дээ. Тэгэхэд чи V dot гэж байлаа гэхэд Virginia's Department of Transportation юм уу? Зам тээврийн газар гэх юм уу?
За. Сонь зам байна. Тин чи явган зам байхгүй байхгүй. Ёста сонь зам байна да. За энэ талаар давч та. Яасан гоё өдрөө. Гадаа жахад салхитай болохоор гоё. Монгол шиг. Монголд маань одооны зам их болоос. За яг тэгээд юуны дугуй унаад бас явж болно л доо. Тэгээд off-road гэж хэлдэг те. Тэгээд off-road гэснээс манайха зургатаар харж байгаа хүмүүс маань off-road гэдэг юм. Ягаад off гэдэг үгийг хурдан хэлээд байгаа юм бол off-road. Тэгээ ер нь харсан чинь маш олон англи үгийг хурдан хэлдэг. Ягаад гэдэм бүү мэт. Off-road гэж хэлдэг. Тэгээд нэг хагас секундын дээр голоо цохоод байна шүү дээ. Off-road. Off-road гэх юм бол нөгөө of course гэдгийн богино off гэдэг тэр үг шиг сонсогдоод байгаа байхгүй. Тэр off-road of course гэд хоёр өөр утгатай хоёр өөр үг болох гэдэг юм да. Миний бодлоор за тэгээ мондгод юу юм байгаа off-road гэж 50 хэлэх хэрэгтэй байхгүй. Уус. Off-road хурдан хэлсэн ч гэсэндээ still off-аа тэрийг хасахгүй off-road off the topic гэж хэлэх юм те. Off гэдэг нэг тэр double F ч байх хэрэгтэй байхгүй. Тэсэлэрдээ яг хоо. За бэрлэг явж байна. Бэрлэг ажиллаж байна. Data center үтлээ энэ да. Data тэр. Айгоо. Ийм үзүүлэх гээд. Энийг харж байна. Энэ нөгөө нэг бохрын ус одоо энэ хоёр тогтсон ус яг тийм байлаа гэдэг чинь хог оруулахгүй муу усныг лагарж болох юм шиг байна л да. Энд чинь дээдлэлт ингээд юм тавьцсан. Том хог оруулахгүй, чулуу сав юм оруулахгүй юм байна л да. Энэ том чулуунуудад нөгөө газар хөдөл одоо нүүдэгчтэй shift хийлгэхгүйгээд тавьд юм шиг байгаа. Мэдгүй. Грекромын US хийсэн арга ч өөрчлөгдөв юм шүү. Зам идэг арга хязгаарч өөрчлөгдөөгөө. Дээдлийн төгсгөлийн материал нь жоо өөрчлөгдсөн болохоос суур тавих өөрөд биш. Томонд ороо. Тэгээд жижиг гэсээр хамгийн нарийн шиг нэрээ гард юм шүү. Зүүн талд орчин үеийн цахилгаан дэд станц, баруун талд дээр үеийн сарвч зүчээ байна да. Сайхан байна. Оо сайхан байна. Fiber optic тийм шилэн кабель явж байгаа өрөмтчүү цоолчуул гэж ах шиг байна. Энд чи газар ухтаа дандаа зөвшөөрөл шалгуулж авдаг. Тэгэхгүй бол энэ тэнд газар ухаж чагаад доороос нь цахилгаан холбоо ямар нэг кабель гараад ирвэл ус цахилгаан холбоо тог юу ч хийж болно шүү дээ. Ялангуяа энэ үлдрийн ойрын андал те хашаанд гэрээ хашаандаа бол баг шалгуулах уу. Хөдөлмөр хамгаалтын газар гэх юм уу. Тэгээ Ноша гэдэг газар амар сайн ажилладаг. Тэгээд барилга дээр одоо аюулгүй малгай байхгүй, төмөр оншортой гутал байхгүй, бэлий байхгүй, хантааз байхгүй байх юм бол торгоод ажиллаж байгаа компанинаас торгодог. Нэрээ. Тэр бол маш сайн стандарт. Хүний хамгаалж байна те. За энэ ч нөхдүүд ажил хийж шаараа. За та нарт яаж шон зоодог энэ нөгөө бид нар лантуугаар дээрээс зөгтөн штэ. Энийг амар хэрэгэлдэг. Америкийн технологи. Манай ах нар хийж. Hey, what's up, brothers? How you doing? Do you mind if I try once? Me? Okay, thank you. Could you hold it on, please? Could you hold it on, please? Thank you. Let me try. Oh man, is it heavy? Oh shit, it's heavy. Oh. Oh, good. Strong, man. Thank you. Thank you, man. The shit is, it gets longer, right? Man. All right, man. Thank you. Махан дүүснэр ажиллаж шүү.
хүнд юм байна уу? Хүнд юм байна. Тэгээд чи харьжуулалт ингээд бариултаа байдаг. Тэгээд ингээд хүн заавал өмнө дээр гарч авах тэр асуудал байх болох юм байл. Яхаарчаад ямар сони юм иргэдэм болоо гэд. Тэгээд нэг юм хүнд төмрөөр хийгээд тэгээд шон зооход ялангуяа манаа нэг өндөр шон зоох гэж байгаа. Тэгээд төмрөөр зоогоод буцаад аваа явчих юм бол амар байдаг. Одоо Монгол малын хашааг ийм нарийн төмрөөр зоочоос буцаа сугуулах юм бол баг нөхүүлдэхгүй амар юм санагдсан. Тэгээд яг энэ иймар зоогоод буцаагаад авчвал тий төмөр уцаар будагтаа зэвэрдгүү ийм хашааны югаар малын хашааг хадаад тэгвэл гах мод гоё л доо. Гэтэ модгүй аймаг зөндөө байгаа шүү дээ. Бүх газар тийм хангаа шиг биш шүү дээ. Тэ бас бодмоор тэ. Юу гэж бодож байна? Орон нутаг болгонд ингээд нэг 5-10 км явбал нэг юм шопинг центр гэж хэлдэг. Худалдааны төвд байдаг. За тэгээд Америкт байдаг хүмүүс нь ийм тим гэдэг аваа. Би зүгээр байдгүй хүмүүс танилцуулж байгаа ш. Baked Bagels гэдэг нэг газар байна. Нөгөө bagel буюу нөгөө бөөрийн хийж нарийн боо гэдэг газар байна. CVS Pharmacy гэдэг энэ ерөнхийдөө бол pharmacy апотек гэсэн үг шүү дээ. Миний худалдааны газар. Тэгтээ зөвхөн юм захгүй дотроо ойр зөрийн бүх хэрэглээний юм байдаг. Нэг шиндээ томруулсан имээ худалдаатай тийм дэлгүүр гэсэн үг. Би дугууныхаа цоожийг авч амжааг байгаа. Дугууныхаа цоожийг авахаар дараа нь цөмөрөө ганц хоёр дэлгүүр орноо. Энэ бүр мангар жоохон газар байна уу? Амар шопинг центр гэдсэн чи. Энэ бүр онгоогооч байгаа газар байна. Baked Bagels гэдэг. Тэгэд Walgreen байгаа, Rite Aid гэж байдаг. Тэгэд сонь нэртэнүүд байгаа. Ерөнхийдөө энэ гурал их байдаг. Walgreen, Rite Aid, CVS. За худалчны явлаа. Худалчин хэрэгжлүүлээд явлаа. Сад сонсноо тук гэд энэ хөдөө газар хүртэл энэ цохор харааны бэрхшээлтэй хүмүүс зориулсан дуу дуурч ин тэ багцаа хаваад зам унлан гарах эхлэл гэж байдаг. Бүх мужийн юм шээ. Хүн багсаал West Virginia-гийн хотуудад би байхгүй л гэж бодчихсан юм аа. Манай монголч гайгүй газар байдаг шүү дандаа. Угаасаа гайгүй газар байхлаарэ ажил төрлөмж угаасаа олдцтой тий. Хүн столонтойгоо гэдэг шиг л. Монголчууд сэргэлэн хүмүүс шүү дээ. Зэн хүн гүөх гэж байна. Энэ бас өмсөөрөө тоглоацсан байна шүү дээ. Нэг араа чигтэй бас юм урахтаа сайн. Манайх ч өндөр газар хуурай тий. Тэгэхээр хэцүү. Энд чинь чигтэй болохоор нэг хонх авъя. Си ингэж янзлж байгаа бах дракач. Ясгүй харагчин те. Гоё гэж байгаа байхгүй. Brambleton гэдэг. Бас хөргөөр нэг одоо тосон ч арай бишээ. Хотхон гэх юм уу? Нэр өгчнөө бас. Манайхаас тэгдэм байлээ те. За урдаа салхи хүлээгээд явуулахгүй ш. Шалхи хүлээх. Хэцүү дээ. Явахгүй дээ. Намайг бол яаж ч хол явсан буцааж явна штэ. Тэгтээ нэг 60 үлдсэн 40% харна гэж тооцохгүй л гацч болохгүй шүү дээ. Энэ өвдөх хөл гайхаж байгаа хаа. Нураач юу яатаа нэт. Хүнээ байх нь ш. За энэ бол дуусахгүй зам байгаа юм байна. Ядраад байх юм бол тэ талан дагой газар завсарлага авч болно. Тэгэхээр амар ус хүнд юм мэдээд юм те. Гоё юм уухан авч болж байна шүү дээ гоё. Энэ дасал яаж байгаа юм бол чихэртэй мэхэртэй муу хамаагүй шүү дээ чигш. Буруу зөвлөгөө гэдэг. Шатааж байгаа гэх. Яг дүндээ дүн болчихгүй те. Гой сонин замаар явж үзэх. Энэ талаар нь явж үзье. Ой. Бас сонинтэй. Өө. Монголчууд их том толгойтой энэ. Хэлбэл барьж ш. Толгойн ямгаалт барьж ш.
Жоо суллахгүй бол. Ой, за нохооны энэ юу байна? Клэр шүү дээ. Нохооныхаа басыг хайдаг уутна хогийнхаас автаа. Doggy spot гэнэ. Хөрхнөр өгч. Doggy spot. Doggy bag гэдэг шиг. Нохоохон гэж байгаа маш. Нохоохны уут. Гэтэ амар хүн багтаа хоёр нь. Наа чиг божирсан газар дургуун хүнд бол зүгээр. Гэтэ дэсигийн голч гоё л доо. Дэсигийнхаа голоор зөндөөл дугуйтаа бас. Дугуун явтаа явсан. Төм бүжигнэ тамийн гол нь жуулч таймер хөдөг болохоор бас заримдаа явуулдаг юм аа. Хөнгөө газараар авах гоё л доо. Nice. Slow мөргөлдөн шүү. Аба. Яй. Айго. Баса буруу тооцчих шүү. Буруу тооцчих. Жин толтой хөөрхөн мөргөлдөж өгч. Өөр дугуйтаа юм бол мөргөлдөхөр ш. God damn it. Анчихна. Анчмаш. Дасч шүү. Бичлэг хийгээг бол ингээ ганцаараа яриад явахгүй байх л та. Бичлэг хийж байгаа болохоор ингэж ярьж байгаа шүү. Өнөөдөр нөгөө сургуулийн өдөр байгаа болохоор ингээд хоосон байгаа. Сургуулийн өдөр бол ингээ битүү машин талбай паркинг ихтэй гэх юм уу? Legacy Elementary School. Яг хүний ус засаж байгаа юм шиг анзалсан байгаас хоёр талын ингээд том газрууд нэг гэрээтэй юм нөгөө янзлаг компаниуд нэрэл. Hello. Excuse me. Thank you boss. Thank you. Амьдралыг яагаад мэдэрч болохгүй юм бэ? Би хинтгээ олсон юм бэ гэдэг шиг аа. За, дахиад нэг нуур байна. Химэл нуур байна. Бодлоонууд энэ тэнд тавьчихсан. Сууд мууж болох юм байна. Зарим нь бас нөгөө нэг хөрс нураах болох гэсэн зорилттой байгаа хэл та. Байрных нь усан бассейн нардаа байна. Удахгүй өнөөдөр баг сүүлийн өдөр нөхаа. Энэ 7 хоног. Гоё юм цэцэгтэй. За ийм бас байна. Энэ юу гэдэг вэ гэхээр энэ гоё Английн утасны бүхийг дүүрээсэн байна. Тэгэд энэ яадаг вэ гэхээр жоохон боловсралтай газар юм Little Library гэдэг те. Little Free Library гэдэг одоо ном байна. Catherine Howey гэх юм уу? Тэгээд Book of the Time гэсэн ном байна. Хүүхдийн ном байна. Энэ хөрх юм байна. Love Aubrey, Susan Lafleur гэнэ. Little Bridges, Journey of Moses and the Polaris гэж. За би ч нэрнээс цаашгүй шүү дээ. За дуусаа. Болсон. Танилцуулга дуслаа. Ингээд тэгэд яг уу бас зарим хүмүүс хүүхдийнхээ уншихгүй ч юм өөрийнхөө уншихгүй номыг бас үлдээж болдог. Ийм юм байна. Монголд бас хийж байгааг харсан, гоё байсан. Харсан зөндөө сайхан юм байна лээ. Сонслоо үзлээ гэдэг шиг. Тэгээд гоё. Иймэрхүү хийгээрээ. Гоё шүү. Сайхан шүү, чи шүү, та нар шүү. Манай монголчууд маань гадаадд ингээд өдөр шөнөгүй ажилладаг, сайн ажилладаг. Тэгээд хамгийн гол нь өөрсдөө чөлөө цагаа баш амар ажиллаж байгаа л залуучууд нь л жоохон гадуур дотор дугуй могоо гүйдэг баг. Жоохон ахмадууд нь л тэгэл мэхгүй штэ гэртээ амраал таардаг штэ. Монгол нь гоё алхсан болохаад өрөөд мэндтэй хөрөнгө оруулж ингэж бодоод тэгвэл гоёлох юу гэж бодож байна. Энэ хараа юу гэж байна. Энд газар үсэн дээр юм наацсан байгаа байхгүй. Тэгэд ингэж энэ үсэн дээр хэрэг төрхтэйг одоо бордоо төрхтэй юм цацсан юм сервис хийдэм байна. Тэгээ тэр нь 8 сарын 26-нд хийгдсэн гинэ. Одоогоос 4 хоногийн өмнө хийгдсэн байна.
За тэгээд асуулт хариулт ийм компаниар залгах шүү гэсэн. Гэрээтэй компани юм байна. За ингээд чи гэрэл туснаа. Энэ яасан гоё юм те. Ийм хоёр гоё том модтой. Тэгээд мэдээж та наач өнгөн цайдаг торгоогоолох бах. Тэнцэний гэрэл астай юм байна. Тэрүүгээр нуулна гэж ус уурстай юм байна. Унтраацсан юм шиг байна. Нэг за хотлоо ярих ах юу вэ? Миний өгтөд буруу аахгүй гэдэг шиг л. Зам бол үнэхээр гоё юм байна. Энэ эсхийг тооцвол яг магтсан гут. Шууд магтан гут ээж нэ. Маргааш ер нь алах чадна гэдэгтэй бол эргэлзэж байна. Ер нь алах нь гэж бодохгүй байна. Амар чивчих хөстөө би гэсэн биш гэсэн шүү. Цэвэрхэн ашаа хийсэн байна. Үнэхээр цэвэрхэн хийсэн байна. Тасарсан байна. Одоо ингэж л хиймээр байгаа. Дурака юмыг айтан харагдсан зөрүүл хийжээ. За юм хөөрхөн. Panera Bread гэдэг газраас уухам авсан. Дотроо юм жимстэй. Нэг түр ингэж явчих болд юм болоо. Ер нь болохоор байна да. Дуусгаад л. Дуусгаад л. За ер нь 18 км хагас явсан байна. 13 маа. Энэ уух юм нэ. Strawberry basil lemonade fresca. Fresh гэсэн үг гэж магадгүй. Спандер очсон. Тэгээд лимоны ундаа гэж байгаа шүү дээ. Тэгээд basil ногоотой бас лимон гэсэн basil биш нөгөө mint гэсэн basil гэж магадгүй мэн л та. Тэгээд нөгөө шоос солиорч гүзээлзгэн. Ус баг. All right, man. Hopefully you got a son, man. Yeah, I know it's coming out finally. Yeah. I gotta move over there, I think. Oh yeah, you should. Энэ түрүү дотор хүүтэн байна гэд гадаа гараад ирсэн чинь нар хайчиж байгаа гэсэн. Бас буцаад нар гарч байна. Гадаа гоё. Цай цүргүүд ингээ ажиллаж байна. Зэ нэг уухамар өөрийгөө хуурж аваа. Тэгэл ида. Дахиад цаг явна. Цаг гараа явна. Жох мярна. Яхта. Тавлын да. Сайн дээрээ өөрийгөө зоогоод. Ёо их өвдөг шууд гацж эхэлж шít. Яаж нэ? Хариулахгүй юм шít. Хөрмөр шít. Subscribe to my channel. We have much to share.